Үүнтэй мэдээж хэрэг хямдхан гэсэн юм хоёр төрлийн хамар байгаа. 18-нд тарилгыг хийлэгдэг байгаа хгүй. Зөвхөн чихээ ийм дэлдэн болохын тулд. Тэгээд энэ балаа трендээс нь болоод хятадын имлгүүд нэг хэсэг үнээр ачааллаа дийлэхгүй. Тэгээд iPhone 6-гийн өвдөгний челленж гинэ манайхаа. Тэгээд iPhone тэгээд энэ дэр хэдий ч нэ олон загас тавин төдий ч нэл ингээд вау болох гэдэг байгаа хгүй. Come and fly away with me. Come and fly away with me. Сэмэцгэнэ холон байна. Шинхэмжлэлтэй тавтай морил. За тэгэхээр хэдүүлээ энэ удаад хятадын гоо сайхны стандарт болон сүүлийн үед хятадд дэлгэрээд байгаа ер нь байсан те ийм гаж челленжүүдийг үзэх болно. За ер нь ингээд би сая ихнаас ингээд хятадыг айгүй их судлаа. Тэгээ миний үздэг маш олон гадаад ютуберүүд ингээд дандаа бас хятадын сонио ачныг хуваалцж байгаа байхгүй юу. Тэгээ тэр дундаас ингээд хятадын талаар ингээд сонирхоод ангууд үнэхээр гаж гэж хэлж болохоор юм зөндөө байд юм байлээ. Ялангуяа хятад ч өөрөө тэрбум гаруй хүн амтай учраас тэрийгээ дагаад нийгмийн сэтгэхгүй нийгэмд одоо болж байгаа үзэгдлүүд нь одоо нэг юм манахаас бол шал өөр Европоос бүр тис өөрч гэдэг юм үү те ямар ч лээс өөр эдэг учраас надад сонирхолтой санагдаад байгаа. Тэгээ би өмнө нь болохоор ингээд Солонгосын гоо сайхны стандарт тэгээд Солонгосын одууд юу хийдэг тэрнийх нь эрэг тал сөрөг тал гэдэг ингээд иймэрхүү бичлэг бас одуудыг судалгаа хийдэг байсан шүү дээ. За ганц нэг бичлэг. Гэтэ одоо мэдээж хэрэг байхгүй л те. Тэгээд ер нь тэрншгээ иймэрхүү бичлгүүдээ бас хийж байгаамаа. За ер нь ингээд хятадд болохоор одоогийн байдлаар штэ ийм гой одоогийн байдлаар гин хятад ийм нэг юм гоо сайхны стандарт инфлюенсер фейс гэж байдаг байхгүй яг сүүлийн үед олонний танил болоод байгаа хүмүүсийнх нь дунд за хятадууд бол нийтээрээ ер нь нэг тийм одоо бүр сүүлийн үед үнэхээр скини бинд маш их дуртай болж байгаа. Тэгээ дээрээс нь юм цав цагаан арьсанд маш их дуртай. Тэгээ хятадууд ч өөрөө болохоор нөгөө нэг сүүлийн үед одоо нүүрнийхээ бүх хэсэгт их анхаарал хандуулаад байгаа л да нүдний хувьд ингээд том алаг нүд ч юм уу те ингээд нарийнхан өндөр хамар за эсвэл нарийнхан өндөр хамар биш бол ийм жижигхэн маш жижигхэн ийм хамар байх шаардлагатай. Тэгээ сүүлийн үед ийм Cupid уруул гэсэн ийм жижигхэн иймэрхүү. За ер нь энэ зураг нь гарна л та би үзүүлээд ах юм. Ийм жижигхэн уруул. За тэгээд ийм чихээ бас ийм дэлдэлэгдэг ийм стилүүд бол хятадд үнэхээр их дэлгэрээд байгаа. Тэгээд би одоо та нартаа тэдгээрийнх нь эрэг болон сөрөг талуудыг дурдах болно. Давхрааны хувьд эхлээд ярив. За давхраа бол хамгийн анх 1960-аад оны үед Солонгос дэлгэрсэн гэж би ер нь бол үзсэн. Маш олон хайж үзэхэд ер нь бол дийлэн ихтэй Солонгос гэсэн юм мэдээлэлүүд гарч ирээд байлаа. Ер нь бол Азийн орнууд дийлэн ихтэй давхраагүй байдаг. Хятадын 30% нь давхраатай буюу нийгмийнх нь 70% давхраагүй нүдтэй байдаг. За солонгосчуудын 80% нь давхраагүй байдаг. За энийгээ дагаад нөгөө 1960-аад онд Солонгос давхраа оюухын мис ажилбар хамгийн анх хийгдчихсэн байна. За тэгээд энэ нь заавал эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр эрэгтэй хүнж тухай үед хийлэгдэг байсан, эмэгтэй хүнж хийлэгдэг байсан. Хамгийн гол нь энэ давхрааны мис заслын хувьд яагаад ингэж өргөн цар хүрээтэй дэлгэрсэн бэ гэхээр нэгт ингээд маш хурдан хугацаанд хийгддэг ингээд хүний биеийг одоо юу гэдэг бүхэлдэн заавал мэдээ алдуулах шаардлагагүй ингээд хурдан хийгддэг тэгээд хурдан хүнд ингээд үр дүн нь харагддаг болохоор маш их ер нь тренд ч гэх юм уу трендэд дагаад ч гэх юм уу нэг тренд байдлаар юм олон дунд дэлгэрсэн байна. За тэгтээ сүүлийн үед бол ингээд нэг юм яг давхраагүй ийм шулуун ийм зөгтэй ийм нүдтэй хүмүүс ингээд нэлээд од болж байгаа штэ. Ялангуяа топ модельүүд, загвар өмсгчүүд ингээд одоо фото модельүүд ч гэсэн ингээд содон төрхөөр амар гайхагддаг болсон тий. Ер нь бол давхрааг бид нар ингээд амжилттай болсон түүхүүдийг мэдхээс биш яг амжилтгүй болсон түүхүүдийг хинч нэг дэлгэж ярьдгүй шүү дээ тий. Тэгээ би нэг хэдэн сарын өмнө хятадын нэг юм амжилтгүй болсон давхраануудын бичлэгүүдийг олсон байхгүй. Тэгээд тэрийг хадгалаад авсан байжсэн чинь нөгөө эргээд тэр бичлэг рүүгээ орох гэсэн чинь тэр бичлэг маань ерөөсө байхгүй болсон байлээ. Бас тэгээд хятадын би маш олон гаж трендүүд гэсэн юм YouTube бичлэгүүдийг олчихсан байсан боловч тэр маань бас ингээд хэдэн сарын дараа ингээд байхгүй болсон байгаа байхгүй. Тэгэхээр би өнөөдрийн дүрсэндээ та нартай айл олцсныгаа л дурдаад явуулна. За тэгээд давхрааны хувьд гэх юм бол Азууд бас нөгөө яагаад давхраагүй байдаг вэ гэхээр Европ болон бусад ийм ТV орнуудаас нэг ялгаатай зүйл нь гэвэл одоо Азийн орнууд чи эрс тэрс уур амьсгалтай, дөрвөн үлээр солигддог те яг цаг агаарын цаг уурын нөхцөл байдлаа дагаад нөгөө нэг энэ нөгөө өөхөн давхраг зузаан байх буюу одоо давхраагүй байж өөхөн давхрах чи ийм нэг шулуунаараа ийм зузаан байж одоо тэр эрс тэрс уур амьсгалт хүний
одоо нүдийг хамгаалах зорилгоор тийм тогтолцоотой байсан байгаа байхгүй юу. Гэхдээ орчин цаг үед бол одоо тэр уур амьсгал арай жоохон бага болсон. Тэгээд эн чинь гоо сайхны стандартад дагаад давхраа оюулж эхэлсэн учраас одоо юу гэдэмтэй энэ нэг юм шаардлага болсон гэх юм цаашийн тий. Тэгээ ер нь бол ийм давхраа ийм тренд болох цаг үе нь өөрөө ирсэн байна. За би то давхраан дээр юу ярих га юу ярьж. За дараагийнх нь болохоор хамар. Хамрын хувьд бол хоёр талын ялгаатай байгаа. Нэг нь болохоор үнэтэй мэдээж хэрэг хямдхан гэсэн юм хоёр төрлийн хамар байгаа. За хамар ч бас ингээд аюултай зүйл байна заяа. Хямдхан нь яагаад хямд байгаа вэ гэхээр ингээд нөгөө силикон материал гэх юм уу те ямар ч юм нэг гадны биет материалыг бид нэр энэ хамар дээрээ суулгаад ингээд задлаалтай хийгээл ингээд арьсан дороо ингээд нөгөө өөрийнхөө бие махбодтой нийлүүлээд хийчихэж байгаа байхгүй юу. Тийм болохоор нөгөө гадны биет чинь хүний биед одоо ороод хүний биетэй ингээд нэгт харилцаатай болоод ирэхээрээ яг үнэхээр сенситив эмзэг тэр хүнд бол ингээд ийм одоо сүрэг нөлөөнүүд нь гарч эхэлдэг одоо арьсанд нь таарахгүй байх, биед нь цогцохгүй байх гэдэг юм уу те. Ийм сүрэг талууд бол байгаа. А нөгөө талаараа хямдхан нь болохоор ингээд яг силикон буюу нэг материалаар хийж байгаа тийм үү. Нэг материалаар хийж байгаа болоод ч тэрөө ер нь бол ингээд яг л хиймэл бол хиймэл гэдгийг мэдэгддэг гинэ. Мэргэжилтнүүд нь ч тэгж хэлээд ер нь бол ингээд бараг хараадаа энэ хиймэл хамаар байна гэж мэдэгдэхээр ийм яг нэг хэвэн цутгацсан юм шиг ийм төрлийн хамрууд байдаг гинэ. А тийм болохоор арай хямдхан байгаа гэсэн үг. Одоо ингээд гадны ийм материал ашиглах нь шүү дээ тий. А үнэтэй нь яагаад үнэтэй байгаа вэ гэхээр одоо хүний энэ хавирганы энэ доод хавирганы энэ хавьяас нэг ийм хүний өөрийнх нь ясны хэсгийг авд юм бэлээ. Тэнгүүтээ тэрийг ингээд хамран дээр ингээд суулгаад өчөж байгаа хгүй энийг өндөрлөөд гэсэн. За тийхээр нэгт заяа бүр үнэхээр төрөлхийн юм шиг харагддаг. Одоо ингээл яг л чиний хамар байглаасаа ямар гоё өндөр хамартай ямар гоё хамартай юм бэ гэж хэлэхэд ийм гоё харагддаг. А нөгөө талаасаа биш дээ. Сүрэг нөлөө гэвэл нөгөөдхөө бодвол харьцангуй бага гардаг. Бас дээрээс нь ингээд нөгөө нэг силикон хамар маань удахаараа ингээд яг өөрчлөгддөг юм байна л да. Гэтэл энэ үнэтэй хамар чинь бид нар нөгөө өөрийнхөө яснаас өөрийнхөө биеийнхээ арай өөр хэсэгт нь л суйрлуулж байгаа болохоос биш бидний бие махбодын нэг хэсэг учраас арай удаан байдаг юм байна. Ер нь хэр барагтаа бол ингээд жоохон өөрчлөгдөх барих тэр юу н арай бага гэх юм уу те. Явц нь арай бага. За тэгээд дээрээс нь хятадд бол ийм трендэд хэрвээ тэр хүн үнэхээр зурсан юм шиг бурхны бүтээл шиг тийм гоё хамартай байх юм бол тэр хүний энэ хэсгийг нь хараарай гэдэм байлээ. Энэ яг хөхнийхэн доод хэсэгт одоо бикини өмссөн инфлюенсерүүдийн зураг ч юм уу хүм охтууд охид төсгүүчдийн зураг байх юм бол хэрвээ энэ дээр нэг юм цэг шиг юм байх юм бол энэ маань яасан байх нь хамар хийлгсэн байна. Өөрөөр хэлбэл тэр хавирганыхаа доод яснаас аваад энэ хэсэгтээ оруулсан байна гэж хэлдэг юм байлээ. Тэгэхээр ингээд ер нь бол ийм гадны одуудын бикинитийн зургийг харах юм бол хийдүүлээ тэрийг нь харах юм бол химэлэн цаашинтэй ер нь хамар хийлгсэн юм байна гэж мэддэг юм байна. За дараачих нь болохоор ийм эльф чих тренд болсон заяа хятадд. Ер нь бол ингэдэм байл да эльф чихийг чинь ингээд бид нар бас хоёр янзаар хийж болно тийм үү. Нэгт ингээд яг хиймэл чих ингээд чихэн дээрээ зүүж болно шүү дээ. Энд чинь зүгээр түр зургийн тренд байгаа хгүй. Өнөөдөр тренд болж байгаа ч гэсэн 10 жилийн дараа энэ трендээс гарч штэ тий. Тийм болохоор ингээд заавал чихийг гэмтэн барин байж ингэж чихээ эльф болгох шаардлагагүй юм байлээ. Гэхдээ хүмүүс бас яагаад эльф чихийг тэр дундаа хятадууд яагаад эльф чихийг илүү сонирхоод чихээ ингээд дэлдэн болгох сонирхолтой байгаа вэ гэхээр одоо ингэдэм байлээ. Би ингээд одоо жоохон том нүртэй байл та тэгээд тэгэх юм бол ингээд би чихээ ингээд дэлдэлчих юм бол та нар хардаа ингээд чихээ урагшаа ингээд гаргаад ирэхээр миний нүур жижиг харагдаж эхэлнэ. Тэгээд дээрэс нь арай зөв төрхтэй болж харагддаг юм байна. Ингээд чих ер нь бол хүний гоо сайхан нэлээд нөлөө үзүүлдэг байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ хамгийн аюултай зүйл бол чихээрээ оролдох гэдгийг манайхаа ерөөсөө мартаж болохгүй. Яагаад вэ гэхээр чихэн дээр ингэдэг гинэ. Хүний бүх бүхэн ч юу яах вэ? Хүний дийлэнх мэдрэлийн судлууд ч одоо энэ чихэн дээр байрладаг. Хэдийгээр бид нар ингээд чихээ нөх амархан цоолж моолол ингээд хурж мөрхөө нөх амар өвддөггүй ч гэсэндээ бидний одоо мэдрэлийн хамгийн чухал судлууд бол энэ чихний энэ хэсэгт байдаг. Тийм болохоор чихээ маш их хайрлах ёстой байд юм байна л да. Тэгсэн чинь энэ эльф чих хятадд нэг хэсэг
бүр тренд болоод заяа. Тэгээд нөгөө хүмүүс чинь ингээд бүр ингээд трэндээ яасан ч их таахтанд ингээд чихээ ээлж болохын тулд заяа энэ чихнийхээ артлын хэсгийг нь зүсээд тэгээд нэг тэрэнд нэг юм гадны биет ингээд ард нь хийж ийн гэсэн үг байхгүй юу? Гадны биет ард нь хийнгүүд энэ чих маань урагшаа болоод ингээд дэлдэн харагддаг. За зөвхөн тийм ажилбар хийлгэхийн тулд заяа хамгийн багадаа энэ чих чинь амар жижигхэн байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь хамгийн багадаа нэг чихэнд заяа 2-оос 9 тарилга. Тэгээ 2 чихэнд гэхээр чи бараг 18-9 тарилгыг хийлэгдэг байгаа байхгүй юу? Зөвхөн чихээ ийм дэлдэн болгохын тулд. Тэр чинь нөгөө гадны биетийг ингээд шууд өөрийн чинь тэр хамгийн чухал хэсэг байдаг хэсэгтээ ингээд нийлүүлээд хайчгаараа тэр чинээгээр ийм сөрөг нөлөөнүүд бол маш их байдаг. За одоо зарим тохиолдолд имлэг дотсон зургууд нь бол заяа бүр ингээд чих мэх нь ингээд идээлж мэдээлсэн бүр амар болцсон. Бараг тэрнээсээ ийсэн юм болцсон байгаа байхгүй юу? Тэгээ бараг ингээд хүн харахын аргагүй юм нүд талтарм зургууд бол зөндөө байдаг. Тэгээд тэр бичлэгүүд маань харамсалтай нь ингээд сошиалос бол алга болсон байна. Олдвол би бас энэ чинь та нартай оруулчнаа. Тэгээд ер нь бол яг энэ ажилбарыг штий хятадд ингээ гоо сайхны эмэс ажилбар хийдэг юм алдартай гоо сайхны эмнэлгүүд нь ерөөсөө хийдгүн гинэ. Яагаад вэ гэхээр нэг тийм чинь үнэхээр аюултай эмэс ажилбар байгаад байгаа хгүй. Тэгээд зарим тохиолдолд энэ дуудлагаар хийдэг хүмүүс бас байдаг гинэ. Одоо юу гэдэг эльф чихийн мэн гэл ингээл зар тавьж байгаа чинь тийшээ залгаад тэнгууд гэрийнх нь гадаа ирэнгүүтээ бараг ингээд эмнэлгийн бос нэгцэлт хүртэл хүмүүс ингээ хийлгчт юм байна. Хамгийн гол нь чинь нөгөө тариад мэдээ алдуулчаад байгаа штэ тий. Тийм болохоор хүн юу ч мэдрэхгүй байгаа болохоор тэр орчин хамаагүй ингээл шууд чихнхээ ингээд ээлт мэлт болгоод ачиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тренд дундаа бүр хамгийн аюултай тренд байгаа байхгүй. За дараачих нь болохоор эрүүгээ ингээд V хэлбэртэй болох нь бас айгүй чухал байдаг. Ялангуяа одоо ер нь бол хятадууд жижигхэн царай заяо. Ийм жижигхэн царайн дээр том нүүд ингээд дажгүй хамар гоё уралтай байх гэдэг байхгүй. Тэгснэ ингээд чих мих нь одоо би чинь үсээ ингээд янзлсан байлаа гэж бодоход миний энэ үсний араасаа ингээд чих маань ингээд гарч ирж тэр нь амар гоё байх гэдэг байхгүй юу. За тэгээд тиймэрхүү тренд одоо ер нь бол энэ чинь нэг талын тренд тэнгууд энийгээ дагаад нөгөө нэг насанд хүрсэн хүрээгүй ингээл дөнгөж амьдралаа эхэлж байгаа залуу охид бүсгүүчүүд те хөв за эрэгтэй ч хамаагүй тийм үү ингээд залуу хүүхдүүдэд ингээд тийм буруу үлгэр дуурайлал юм буруу зүйл дурууд нь татж байгаа зүйлэл болчихж байгаа юм л да. Тэгээ тэр хүмүүс ингээд залуу хүүхдүүд чинь ингээд дараагийн гарч болох эрсдлийг нь тооцоолохгүй бид нэр нэр ийм гоё чихтэй болно гэж бодоод чих ч юм уу хамар ч юм уу давхраа ч юм уу ингэж хийлгээд тэгээд дараа нь чинь бид нарыг хүснээс арай өөр зүйл гараад ирэхээр ингэ чи нөгөө амар ер нь бол залуу хүмүүсийн хувьд бол залуу те ингээд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг штэ тэр хүмүүсийн хувьд бол илүү одоо нөгөө эрсдэлтэй л байгаа юм л та. За тэгээд хэдүүлээ эрүүгээ V болгох дээр ярьж исэн. Нэг бол филлер хийлгэж болно. Тэгээ филлер маань энэ тодорхой хугацааны дараа ингээд ер нь бол алга болно. Хугацаанд дуусна шүү дээ, тий. Яг ингээд насан туршдаа өөртөөгөө хамт байлгая гэх юм бол эрүүгээ өрүүлдэг юм байна л да. Одоо бидний энд байгаа ясаал ингээл үржиж одоо энэ маань ингээл алга болж ингээл V хэлбэртэй ингэж харагдана гэсэн үг аахгүй юу. Мэдээж хүний царайны зөв төрх энэ төр чинь чухалч гэсэндээ ингээд нөгөө маш эрсдэлтэй зүйлийг хийлгэх нь өөрөө тэрнээсээ давсан ингээд одоо бүр хор хөнөөлийг авчирдгийг шүү л гэдгийг одоо энэ аюултай ажилбаруудаас нь би ер нь бол ойлгуулах гээд байгаамаа. За дараагийн нь арай гайгүй заяа. Гэхдээ бас их нөлөөлнө. Нухаа жижигрүүлэх ер нь бол үс шилжүүлэн суулгах ажилбарыг ер нь хятадын залуучууд маш ихээр хийлэгдэг. Ялангуяа хятадын эрэгтэй хүмүүс чинь нэг тодорхой нас 30 40-40-оос эхлэх юм болов те ингээд нөгөө нас нь явах тусмаа ингээд яг оройгоор ингээд халзраал эхэлдэг штэ те. Үс бол нэр хүний үнэхээр гоо сайхны одоо хамгийн гол түлхүүрүүдийн нэг байдаг те өтгөн сайхан өстэй байвал үнэхээр гоё эрүүл өстэй байвал бас гоё те. Тэгэхээр ингээд нөгөө хүний гоо сайханд маш их нөлөөдөг учраас энэ шинээгээрээ энэ ажилбарын тоо бол хятадд маш ихээр нэмэгдсэн байх нэ. Гэхдээ мэдээж хэрэг эн чин одоо үс шилжүүлэн суулгах ажилбар маань бас нөгөө эрсдлийн чихний хувьд бол эрсдлийг харьцуулах юм бол харьцангуй бага. Гэхдээ одоо нэг үс суулгуулчих юм бол тэр хүний гоо сайхны нөлөө шууд өөрчлөлт гарах гэдэг байгаа хгүй те. Тэгэхээр энэ бас их дажгүй юм шиг юм ажилбар надад бол санагдсан. Дараагийн нь болохоор юм доод зөөх бомбайлах ажилбар байна. Энийг давхраад байгаа ярихс ажилбар байна. Тэр нь юу вэ гэхээр одоо ингээд нөгөө хүний нас явах тусам байж ингээд доод зөөх ингээд ер нь бол бараг байхгүй болд юм байна заяа.
Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө солонгос одууд чинь ингээл айгүй гой хүүрхэн дээрээ давхраад тэгээд энэ доор зохин ийм бомбор байхаар нүүр маш залуу харагддаг, гүн маш залуу харагддаг, цовлог, цовоос сэргэлэн харагддсан байна. Тийм болохоор ер нь барыг давхраа уйлж байгаа л бол хүмүүсийн доод зохио бас ингээд бөмбөлөгчдөг юм байна. Тэгээд энэ бол аюул энтрийн хувьд бол харьцангуй гайгүй бас ингээд маш хурдан хугацаанд ч ингээд хийлгэх боломжтой ажилбаруудын тоонд ордгоо. Дараачих нь болохоор Cupid bow гэж байгаа байхгүй юу? Ийм гурвалжин уруул гэх юм уу одоо юу гэх юм те. Одоо бидний уруул те хүний уруул ер нь бол нэг юм хоёр тишээ ийм урт байгаад байна штэ тийм үү? Хоёр тишээ урт байгаа зөвхөн энэ хэсэгтэл бомбор байдаг штэ те. Тэгсэн чинь хятадууд болохоор яг бүр юм бомбор ийм урууланд дуртай юм байна заяа. Одоо ийм за тийм ээ хулаа ёо. Энэ хажууд нь зураг гарч байгаа заяа. Ийм урууланд дуртай байгаа байхгүй. Гэтэ нэг талаараа энэ бол одоо хятадууд ийм жижиг царайн дуртай гэсэн штэ ийм гоё ийм давхраа таалагнуудтай болчлоо, өндөр хамартай болчлоо. Ийм уруул ингээд тавьж байгаа чи тэр хүний нүүр чи мэдээж хэрэг маш жижигхэн харагдана. За тэгээд ингээд чихэн дэлдэлчих юм бол за нэрээ болоод гэсэн яг өөрийнхөө боддог тэр стандартаа хүрсэн юм шиг санагдах гэдэг байхгүй. Тэгээ ийм уруулны ажилбаруудыг ер нь бол хийлэгдэг. Гэхдээ энэ дэр би яг ямар ажилбар хийлэгдгийг нь бол харьцангуй олж чадаагүй. Ихэнх хүмүүс бол мейкап хийхдээ штэ яг ингээд нэг юм цав шиг юм заяа, сормосны цав энтер шиг юм. Энэ уруулныхаа доор тавингоо те энийг ингээд жоохон доодохтойгоо ингээд наачт юм билээ заяа. Тэнгүүд миний нөгөө юм дотор уруул гэх юм уу те. Дотор уруул ингээд гараад ийм болж байгаа байхгүй юу. За тэгээд ийм ажилбар байна заяа. Дараачих нь нөгөө нэг ийм 90 градусын мөр гэж байгаа. Би энийг бас нөгөө солонгосын гоо сайхны стандарт дээр ярьж исэн. За ер нь бол 90 градусын мөрний хамгийн тод томрон жишээ бол Blackpink хамтлагийн Jennie-гийн мөр байгаа. Бас Lisa-гийн мөр байгаа. Тэ энэ хоёрыг бол ингээ үнэхээр одоо рол модель заяа энэ 90 градусын мөрний үнэхээр гоё харагддаг. За тэгээд энэ 90 градусын мөрийг болохоор нэг бол ингээ дасгал хийж гаргадаг заяа. Одоо яг ийм мөртөө болгох дасгалууд YouTube-ээр хайх юм бол зөндөө байгаа манайхаа. Эсвэл нөгөө талаараа ботокс хийлгэж болдог. Ботокс хийлгэлээ гэж бодоход яг энэнийх нь ингээ булчин сулалчаар энэ булчин маань ингээд амраад тэгээд одоо энэ мах маань алга болж ийн гэсэн үг байхгүй мах юм уу булчин юм уу те. Энэ маань ингээд алга болж ийн гэсэн. Тэгэхээр ийм 90 градусын ийм мөртөө харагдах нь ер нь бол ингээд 90 градусын мөртөө байхад бол хүний бие зэгцтэй бөгөөд гоё харагдана. Яг л те ингээд гоо сайхны стандартад дараад ингээ яг өөрийнхөө одоо байгаа царай зүсээрээ ингээд хятадд ч юм бол сүүлийн үед нөгөө инфлюенсерүүд маш их бий болсон шүү дээ. Тэгээ тэрийгээ дагаад яг үнэхээр царай зүс бие хаагаараа ингээд бусдын үлгэр жишээ болж ингэж одоо мөнгө төгрөг санхүүгээ босгодог бол мэдээж хэрэг өөртөө ингэж анхаарал иймэрхүү зүйл бол хийлэгдэг байх нэ. За тэгээд хамгийн гол нь би нөгөө бичлэгнийхаа ихэнд хэлсэн шүү дээ. Хятадууд болохоор ийм фит булчинлаг бие гэхээсээ илүүтэйгээр бүр нэг ийм тунаймуутай одоо амин хаанагаан би гэмээр тийм биеийн дуртай заяа. Тэгээд бүр скинидээ үнэхээр скини биеинд дуртай ийм охтууд зөндөө байна. Үүнийгээ дагаад ингээ хятадууд одоо сүүлийн үед бүр амар урт хөлтэй болсон. Тэгээ та нар тэрийг харсан уу? TikTok бичлэгүүд бүр зөндөө явдсан шүү дээ. Нэг урт гоцоосон хөлнүүд 3-2 нь тийм хөлтэй одоо тийм хөлтэй ч гэж 3 хүний биеийн 3-2 нь ийм хөл байхаар тийм урт хөлн дуртай байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ урт ёо өнөөдөр энийг хөлье. Ёо өнөөдөр энийг хэл яац юм бэ гэсэн чинь үг гэсгээ холиодох юм ямар ядаргаатай вэ. За тэгсэн чинь заяа энэ урт хөлийг хоёр янзаар биш шүү заяа. Хоёр талтай. Нэг талаараа болохоор ингээд яг хүний хөлний шилбэний энэ хэсгийг тайраад тэгээд нэг юм залгаад тэгээд ингээд арай өндөр болгох боломжтой юм байлээ заяа. За дараачих нь болохоор нөгөө нэг эмгтээчүүд чинь юм юпг-мупгийн даашинс өмсгөр ингээд яг шилбэний булчин гарна штэ. Ер нь бол те гараад идэг шиг шилбэний булчин угаасаа гарна штэ те. Тэгээд энэ шилбэний булчинд бол дургу яагаад вэ гэхээр ер нь булчинлаг хүмүүс дургу гэж хэлсэндээ хятадууд. Тэгээд тийм болохоор энэ шилбэний булчингаа ингэдэм байлээ заяа. Нервийг нь аваад булчин дахиж хөгжиж томрохгүй байхаас нь ингэж өртсөн сэргийлэх юм байна. Одоо энэ чинь ингээл одоо юу гэдэмдээ дахиж томрохоос нь өртсөн сэргийлэн тэгээд дээрэс нь одоо байгаа хэмжээг нь жоохон жижигрүүлнэ гэсэн үг. Тэгээд ийм ажилбаруудыг бол хятад эмэгтэйчүүд хийлэгдэг юм байна. Нэг юм хятадд ийм амар сонин тренд байгаа заяа. Тэр тренд нь болохоор
baby teeth одоо хүүхдийн шүд гэсэн. Хүүхдүүд чинь нэг анх хөөргөн төрөө шүдэн ургаж эхлэхээр яг энэ дээр нэг юм 2 хон шүд гардаг штэ тий. Тэр нь бүр ингээд амар идүүтэй харагддаг тий. Тэгсэн чинь энийг хүртэл хятадууд дуурайж явахдаа яах вэ? Өдий том болчиход ер нь бол эн чинь зүнэг болцсон л гэсэн үг штэ тий. Тийм байх чи одоо сүүлийн үеийн залуучууд нь ялангуяа бүр залуу хүүхдүүд ч заяа ийм одоо бусад шүдээ ахуулт юм болов уу? Яадаг юм бол би тэрийг сайн ойлгоогүй заяа. Ямар ч лээс ингээ яг ийм том 2 шүд ингээ хийлгдэг болсон ингээ. Ийм том 2 шүд. Тэгэл ингээл инээнгүүд найз залуу малуураагаа ингээл одоо хүүхдийн царай мараа гаргадаг. Ёо би бүр энийг за миний дургу байх чи яах вэ? Ер нь бол тэгээд энэ baby teeth-ээс гардна штэ юм хятадд ийм нэг бас нэг юм гаж трендүүдийн нэг нь болохоор ер нь баг ингээд нялах хүүхэд чиг жоохон охтууд жоохон хүүхэд чиг юм аяглах байдал хятадын сошиал орчин сүүлийн үед нэлээд тренд болоод байгаа заяа. Яг найз залуудаа ингээд жоохон хүүхэд чиг эрхлэх за тэгээ бүр үнэхээр жоохон хүүхдийн хоолойтой бол бүр одод та нар энэ хятадын одоо энэ охиныг ер нь бол харж ирсэн үү? Энэ охин бол 今年几岁？刚满18岁。去年有多少彩礼？不要彩礼，不要彩礼，不要彩礼！会很期待初吻吗？你乱说什么？人家刚满18岁。委屈了会怎么办？会哭啊！开心了会怎么样？伤心会怎么样？我的小风车不知道。хятадд нэлээд тийм baby бүх юм нь baby гэдгээр амар алдартай болж ирсэн. Энэ чинээгээрээ нөгөө хүмүүсийн хил аманд ч гэсэн маш ихээр өртөжсэн. Энэ эмэгтэй болохоор өөрийнхөө биеийн хувьд бол үнэхээр ер нь бол жижигхэн биетэй заяа. Тэгээ хоолой нь яг юм хүүхдийн шиг хоолойтой. Тэгээд та нар одоо ер нь байгаа байдлыг харж байгаа зү тий. Тэгээд яг энэ хүүхэд гарсан нь ч гэсэндээ энэ нэг бэбилэг байх энэ трендийг одоо нэлээд ихсгсэн. За үүний нэг жишээ бол одоо сүүлийн үед энэ baby needle гэдэг энэ челленж бас хятадын эмнэлгүүдэд нэлээд гарсан заяа. Тэр нь юу вэ гэхээр нөгөө нэг хүүхдүүд чинь юм яг тариа тариулахтаа ингээд яг бид нарыг тарьдаг тариа тариулахаас арай өөр байдаг шүү дээ. Энэ нөгөө хүүхд чинь амар хөдөлгөөнтэй байдаг учраас тийм хатуу тариа мараа тариулж чадахгүй тий. Тийм болохоор нөгөө хүүхдэд уян зүг хийдэг шүү дээ. Тэгсэн чинь одоо нөгөө нэг хятадын ингээд залуу хүүхдүүдтэй залуу охид бүсгүүчүүд ингээд өвдлөө барьдлаа гэх юм уу эсвэл ер нь юу ч болоогүй байхад эмнэлэг ороод зүгээр тэр одоо уян зүгээр ингээд тусал мосол хийлгэж байгаа тариа мараа тариулж байгаа тийм зураг мургаа ингээд сошиалтаа авч хийдэг заяо. Тэгээ нэг ийм тренд гарсан. Тэгээд энэ балаа трендээс нь болоод хятадын эмнэлгүүд нэг хэсэг бүр үнэхээр ачааллаа дийлэхгүй тэгээд инээгээ та нар болооч гэгээд одоо нөгөө эмнэлгийн ажилтнууд байгаа шүү дээ. Тэр хүмүүс хүртэл тийм бичлэг бол хийж исэн байлээ. Тэгээд ийм сонин трендүүд ер нь бол гарсан. За дараагийн нь гэвэл бүр хятадын ийм угчны челленж хүртэл гарсан. Одоо ингээд найз залууд за би саяжангаал найз залуудаа эрхлэхийг ярьлаа шүү дээ. Тэгээ ер нь бол ингээ утга санаа нь ер нь бол тийм байгаад байгаа шүү. За одоо ингээ хүүхдийн угжин дээр ингээд нөгөө сүү хийж уух, найз залуугаар орой унтахаасаа өмнө заавал тэр угжинд сүү хийлгэж одоо ууж иж унтах. За эсвэл одоо тэр нөгөө пими ууж байгаа шүү дээ. Пими уухтаа хүртэл угжинд хийж уудаг. За юу вэ? Пими чинь баг угжинд хийж уuna гэхээр чинь хизээж дуусах юм те. Тэгээ нэг ийм сонин бэбилэг челленжүүд хятадд бүр нэлээд дэлгэж байгаа завхарсан болсон. За одоо харин челленж гэж байгаа. Челленж гэдэг чинь одоо ингээд туршиж үзэх мүзэх. За Монголч ч гэсэн нэг хэсэг бас ингээд челленжүүд нэлээд явдаг байсан шүү дээ. За тэгсэн чинь хятадд надаа ер нь бол ингээд гоо сайхны стандарттай нь холбоотой юм сонин нэг 4-5 челленж байна. Хамгийн ихнийх нь гэх юм бол А4-ийн бичгийн цаасны бэлхүүрсний челленж заяа. А4-ийн цаас ингээд босоогоор нь тавиад ингээд толинд хараад ингээд урдаа барина. Тэгээд хэрвээ бэлхүүрс чинь тэрний цаанаас ингээд гаж ирэхгүй А4-ийн цааснаас юм нарийнхан байх юм бол вау бидтэй тэ мэдээж хэрэг гойлог гой биетэй охтууд нь ингээд одоо тийм челленжийг хийж байгаа. Тэгээд мэдээж хэрэг одоо юу гэмдэ тэр эмэгтэйчүүд чинь биеэ сайхан авч явж байгаа болохоор үдий зэрэгтэй одоо тийм гой биетэй байгаа л та. Гэхдээ нөгөө талаараа яг ингээд насанд хүрээгүй ч юм уу дөнгөж тэ ингээд амьдралтай хөл нийлүүлж байгаа дөнгөж амьдралд хөл тавьж байгаа ч юм уу тэ ингээд дөнгөж өрсвөр насаа өнгөрж байгаа охид бүсгүүчүүд залуучуудын хувьд гэх юм бол ийм сонин челленжүүд нь нэг талаараа нөгөө хүнтэй өөрийгөө харьцуулж ингээд голох тийм сэдлэг төрүүлж болно. Одоо юу гэдэг би одоо нэг бичгийн цаас бариад ингээд бэлхүүс маань тэрний цаанаас гарч ирэхгүй бол одоо юу гэмтэй би чи нэг тийм бусдаас дутуу юм болов те би ингээд
миний энэ одоо миний бэлхүүс энэс илүү гараад байгаа нь эсвэл энэс ингээд одоо хүрхгүй байгаа нь би өөр юм байна те би ийм одоо юу яаж голох юм те би яг тэр үгээ олохгүй л юм л та. Гэхдээ ямар ч лээс ингээд нэг юм ямар ч нэг амьдрал шаардлагагүй нэг иймэрхүү челленжүүд чинь нөгөө талаараа магадгүй сэтгэл зүйн хувьд арай нөгөө бичиж амжаагүй тэр хүмүүст ингээд буруу ойлголт болж өөрийгөө голох тэр их үндэс нь болох байл гэж ер нь бодоод байгаа юм л та. За дараачих нь болохоор ийм 100 юаны бугууны челленж гинэ. Энэ нь болохоор 100 юанан гэхдээ хэр хэдийн хэмжээ урттай байдгийг сайн мэдэхгүй байна заяа. Гэхдээ бас ингээд нөгөө би нэг 10 жилдээ байхнаа ингэдэг байсан юм а. 10 жилдээ байхдаа ингээд бид нар биш 10 жилдээ худлаа ярьж байна. Би л нэг баг байхдаа дүүнэртээ нэг хоол өгөхдөө ингэж барайл одоо нэг хоол манай дүүнер маань ингээд нэг хоол идэхгүй байгаа штэ дуусгаагүй бол би ингээд нөгөө том ингээд дунд хуруугаараа ингэж барингууд яг миний нөгөө нэг энэ хуруу нэг ороод таарч байгаа байхгүй. Өө яна миний дүүчтэй хоолоо идээгүй штэ чамаг дахиад хоол идэх юм байна да гэл гиз мэдсийн чагнаал тэгэл хоолоо өгдөг гэсэн байхгүй. Тэгээд хоолоо идээд дуусчингууд нь одоо би энэ хоёр хуруугаараа ингэ барингууд тэр хараа анигийнх нь гар ерөөсө хүрхгүй штэ. Ста мундаг хоолоо идсэн байна гэл ингээд нөгөө урамшуулаад энэ маягаар нөгөө дүүнэрээ хоололдог гэсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь за энэ уртхан нарай өөр заяа. Гэтэ ингээд 100 яны челленж гэдэг чи одоо ер нь бол эмэгтэй хүний хувьд бол ийм нарийнхан бугуутай байх нь одоо ингээд гоё ч юм уу. Тэгээд энэ чинээгээр яг энэ челленжийг хийсэн хүмүүс ингээд нөгөө 100 ян хийгээл ингээд нөгөө челленж ингээд шууд фейсмэс дээр оруулаад явдаг штэ. Тэгэхээр ийм челленж бас байсан юм байна заяа. Дараачих нь болохоор бид нар бас сонсон байх belly button challenge гэж байгаа. Хүүсний нүхний челленж гэсэн үг. Нэг гараа ингэ тавьж байгаа нөгөө гараараа эргүүлээд одоо хүүснийхаа нүхэнд хүрнэ ч гэдэм үү. Тэ энэ чинь нөгөө нэг А4 үеийнхтэй ер нь бол нэг ялгаа байхгүй л те. Тэгээ ер нь бол нарийнхан бэлхүүстэй гэдгээ харуулж байгаа л челленж ах нэ. За дараачих нь бүр хамгийн тэнэг санагдж байгаа челленж заяа. iPhone 6-гийн өвдөгний челленж гинэ манайхаа. Тэгээ iPhone 6 чинь нөгөө нэг ер нь бол нэлийн эрт гарч исэн одоо утаснуудын нэг штэ тий. Тэнгүүд одоо ингээ хоёр өвдгөө ингээ нийлүүлээд тавьчин заяа. Ингээд нийлүүл тавьж яагаад iPhone 6-г ингэж тавингууд ёо тэгсэн чинь минийхээ энэ iPhone 13 заяа. Биш ээ. Минийхээ iPhone 15 штэ тий. Энэ iPhone 15 заяа. Тэгээ ингээд iPhone 6 тавихад энэ хоёр өвдөгнөөс энэ ер нь илүү гарах ёсгүй за. Тэгээд ийм сонин челленж хүртэл байна манайхаа. Тэгээ юу гэсэн үг юм бэ? Энэ өвдөг чинь цаанаасаа байглаасаа ингэж одоо би болж байгаа зүйл үсттэй. Тэгээд энэ өвдөгний бас том жижиг байх нь одоо тийм хамаатай гэдэм бах та. Тэгээ энэ челленжийг хүртэл та нар хийсэн гэ боддоо. Миний бүр санаанд багтаагүй заяа. За дараачих нь болохоор iPhone биш энэ нөгөө нэг игэмний ясны зоосны челленж гэж байгаа. Энд чи бүр одоо бүр завхарсан юм болсон заяа. Энэ нөгөө ер нь бол игэмний яс яг одоо мэдээж хэрэг туранхаа гэдгийг л харуулах гэдэг юм л та. Одоо ингээл туранхаа байж байгаа чи. За одоо ер нь бол ингээл турах тусмаа хүний энэ игэмний яс тодрын штэ тийм үсттэй. За ингээд тодроод явж байгаад энэ дэр ингээ бүр ингээ хэр олон зоос 50 төдий чинээ чи өстой вау. Тэ гоё юмхтэй юм байна гэдгийг илтгэх гээд байгаа хгүй. Тэгээд хятадууд бүр ингээд 1-2 зоос ч тавихгүй баг энэ баг 10 зоос байгаа заяа. Баг 9-10 зоос. Тэгээд ихийг тавьж чадах тусмаа л тэгээд өөрийнхөө игэмний ясыг гайхуулж байгаа нэг хэлбэрл болох гээд байна л да. Вау гэх. Тэгээд чинь нэг талаараа ингээд бүр амар скини байх гэдэг аахгүй. Тэгээд тэ амар туранхаа байж ижил одоо тэр игэмний ясан дээр чинь тогтох гээд байгаа аахгүй. Тэгсэн чинь сүүлийн үед бас энэ игэмний ясны заяа загсны челленж гэж гарсан. Одоо баг энэ игэмний яс чинь одоо ингээд зоос тогтоход байли зав. Энд чинь ингээд юм одоо энийг та нар харах юм бол юм хотхор гүдэр шиг юм байгаад байгаас тийм жижигхэн нуур юм ааши. Тэгээ энэ дэр хэдий чинээ олон заагаас 50 төдий чинээл ингээд вау болох гээд байгаа хгүй. Тэгээд нэг иймэрхүү сонин гаж гэж болохоор юм челленж одоо ингээд хятадд байгаа. Байсаарч байгаа. Тэгээд энэ челленжүүдийг бол хийж исэн байх нэ. Тэгээд ер нь одоо би ингээ хараад хаар энэ тэрбум гаруй хүн ам байгаа дунд чи бүр 9 шүдийн юм байх юм уу. Тэгээ яг би энийг нийгмээр бүр амар дахин шүтээд ингэдэг гэж хэлэхгүй ч гэсэндээ ер нь сүүлийн үеийн байдлыг нь харахад дийлэнх чиглэл нь ер нь нэг ин тийшээгээл хандаад байгаа хгүй. Нэг амар урт хөлтэй тэгээд дэлгэнжигтэй одоо тэгээ саяны хэлсэн зүйлүүдийг багтаагаад байгаа хгүй.
Би ер нь бол энэ гоо сайхны стандарт хуваалцж байгаа Солонгос дээр хуваалцсан зорилго энэ удаагийн Хятад дээр хуваалцж байгаа зорилго нь гэхэд мэдээж хэрэг би бол гоо сайхны хагалгааны эсрэг сэтгэл зүйтэй хүн бол ерөөсөө биш ээ. Хүн бол нэг л амьдрна. За нэг амьдрахтаа хүн ингээд өөртөө таалагдсан зүйлийг хийгээд тэр зүйл нь өөртөө таалагдж байхад бусад хүн юу гэж бодох нь ер нь бол хамаагүй л дээ. Гэхдээ одоо ингээд би нэг юм хийлгэхдээ бид нар дандаа гоё зүйлүүдийг ингээд харах биш те бас байж болох эрсдэлт нь жоохон ч гэсэн анхаарал хандуулж байгаарай л гэж хэлэх гээд байгаа. Ялангуяа өсвөр насны охид бүсгүүчүүд те ингээд ямар нэгэн ийм эрсдэлтэй шийдвэр гаргах гэж байгаа бол за одоо юм хийдэг юм байж энэ чи хэдэн жилийн дараа ямар болох юм бол яах юм бол гэд ингээд нэг гарч болох эрсдлүүд нь чамд таалагдахгүй зүйл байх юм бол тэрийг хийлгэхээсээ илүүтэй эхлээд дотоод зүрх сэтгэлээсээ би яг энийг хийлгэхдээ бэлэн байна уу? Би дуртай байна уу? Болж гин үү? Энэ хэр аюулгүй юм бэ гэдгийг дүгнж үзснийхаа дараа тэгээд үнэхээр аюулгүй газар, аюулгүй хүнээр нь аюулгүй аргаар нь хийлгэх юм бол ингээд ер нь эрүүл мэндэд ч эрсдэл очихгүй тэгээд дээрэс нь хүн өөрийнхөө тэр хүрсэн үр дүнг авнаа л гэж хэлэх гээд байгаа юм л та. Тэгээ миний хувьд бол би ч өөрөө ингээд 10 жилдээ айгүй нэг тийм insecure те өөртөө итгэлгүй хүүхэд байсан. Тэгээ уг нь бол ингээ бүх юм нэгаад байдаг. Одоо юу гэдэм бэ? Би нэг ингээл заавал өөрийнхөө нүгнөөс хайчих гэдэг. Уг нь бол царай чинь давгүй л штэ. Гэтэ сэвгдэн штэ. Гэтэ энэ үгс одоо юу юм бэ гээл. Гэтэ би намхан штэ гэл. Нэг иймэрхүү өөнүүдийг бол өөртөө маш их хайдаг гэсэн. Тэгээд одоо өндөрлгөөс ч гэх шиг те 22 охинтой болчоод энэ нөхцөл байдлын дараагаас харахад бол би нэрээ 2 охиныгоо ямар ч тохиолдолд хөөрхөн л гэж боддог. Алтруулсан ч яасан ч хөөрхөн юм те ааштай байгаа ч яасан хөөрхөн ийм байгаа ч яасан хөөрхөн гэж хардаг. Тэгээ би тэгэж харж байгаа маань бас намайг өөрийгөө харах нэг үнцэг маань бас нахгүй би өөрийгөө толин дараад өө тэжгүй шүү. Хөөрхөн юм бэ? Улаан чи яасан нь хөөрхөн юм бэ гэж ингээ хилдэг болсон. Яагаад гэвэл би ирүүлэн тэгээ та нарын өмнө суугаад ингээд бичлэг хийгээд үзэл бодлоо хуваалцаад ингээд сууж байгаа маань болж байгаа байхгүй юу? За тэгэхээр ер нь бол ийм зорилгоор хуваалцж байгаа гэдгийг нь сайн ойлгоорой гэж хүсэж байна. За тэгээд ер нь та нар тэгээд бэжтэй энэ хятадын сонио ачинг хуваалцж байгаа та нарт таалагдчих юм уу? Надад бол сонирхолтой санагдж байгаа л гэж бодоод байгаа штэ. Тэгээд хамгийн гол нь яг бичлэгээ дуустал нь үзсэн хүмүүс хулаан дуусгасан шүү гэж заавал лайка дарж баталгаажуулаарэ. Тэгээд төдий чинээгээрээ би дараа ийм бичлэгээ хийх урам зориг болно шүү. Тэгээд та нар маань бас өөр үзмээр байгаа сонио ачин байвал комент хэсэгт үлдээж байгаарэ. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцай. Ойрхон бичлэг оруулах гэж маш их хичээж байгаа шүү. Come and fly away with me. 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 Don't you be afraid.